Игэлтлэстээр сугаад оруулах хамтаага үзэгчтэй баярлалаа. Хөтөлбөр маань нэг сэдвээр хилцүүлгийн хөтөлбөрөөр үргэлжлэн хурж байна. Өнөөдөр манай студид багшийн гүйцэтгэлийн үнэлгээ ба журмын шинжилэл сэдэв дор ярилцахаар зочид маань хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. За миний баруун гар талаас нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуулийн түүх нийгмийн багш Мөхц бол хүрэлцэн ирсэн байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн сургалтын менежер Ундрмаа хүрэлцэн ирсэн байна. Мөн боловсролын үнэлгээний төвийн хилцээний дарга Гиндэн Жамц хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр сая улс орон даяар багшийн үнэлгээний гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт 5 сарын 11-ээс эхэллээ. Одоо яг хэрэгжилтийн үйл явц хэдэн хувьтай үргэлжилж байна. Мөн бас журманд шинжилэлт орсон гэж байна. Энэ яг ямар шалтгааны улмаас яг ямар зорилгоор бас яг энэ шинжилгээг хийх болсон бэ? За тэгэхээр боловсролын салбарт ер нь гүйцэтгэл дүр дүнд суурилсан санхүүжилт гэдэг хэрэгжээд нэлээдгүй олон жил болж байна. За түүний хүрээнд бол энэ багшийн болон сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2022 оноос хойш авч эхэлсэн байдаг. За энэ жил ингээд 5 дахь жилдээ авагдаж байна. За энэ жил бол журам дээр бас тодорхой өөрчлөлтүүд орсон байгаа. За хуучин бол ер нь яаж явж исэн бэ гэхээр сургалтын байгууллага болон багшийг бол одоо цэвэр яг хөндлөнгийн байгууллага болох боловсролын үнэлгээний төвөөс хийж үнэлж ингэж ирсэн. За энэ жилийн хувьд бол сургалтын байгууллагын хөндлөнгөөс одоо боловсролын үнэлгээний төв яг сургууль бол багш нараа үнэлэх ийм тогтолцоороо ерөнхийдөө шилжээд ингээд явж байна. За өнгөрсөн 7 хоногт бол сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн төвшөнд сургалтын байгууллагын үнэлгээг үндэсний төвшин зохион байгуулад ингээд дууссан. За сая 5 сарын 11-ээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын байгууллагын үнэлгээ ингээд хийгдээд эд дундаа ингээд явж байгаа ийм процесс явагдаж байна. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсролын багш нарын одоо өмнө жил санал асуулга 60% таа оролцоод тэрний хүрээнд бас нөгөө гүйцэтгэлийн үнэлгээгийн агуулгыг бэлдсэн гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр тэр талаар та бас мэдээлэл өгвөл. Тэгэхээр энэ жилийн хувьд яагаад ерөнхийдөө бас журамд нэмэлт өөрчлөлт оруулгаа гэхээр өмнөх үнэлгээнүүдийн үр дүн дээр ерөнхийдөө тодорхой одоо шинжилгээнүүд хийгдээд тэгээд одоо яг энэ сургууль дээр бол сургуулийн нөхцөл байдлаа сургалтын менежер одоо сургуулийн удирдлагууд бол бас тодорхой мэдж байна гэдэг байдлаар сургууль цэцэрлэг дээр үл яг багшигаа үнэлдэг энэ тогтолцоороо шилжээ. Сургууль яг өөрөө өөрсдөө үнэлдэг юм болъё. За сургалтын байгууллагын бол одоо энэ боловсролын үнэлгээний төв буюу хөндлөнгийн байгууллага хийдэг ийм жишг рүү шилжээ гэдэг ийм зүйл гарч ирсэн. За энэ журам шинжлэгдэхтэй холбоотойгоор багш нараас бол тодорхой асуулга судалгаанууд авсан байдаг. Сургуулийн өмнөх боловсрол дээр одоо нэг 8 орчим мянга, ерөнхий боловсрол дээр нэг 12 мянга орчим багш нар одоо саналуудаа өгөөд за түүн дээр ямар зүйл гарч ирсэн бэ гэхээр ер нь сургалтын байгууллагын л хөндлөнгөөс үнэлүүлж яа. За бид нар бол өөрсдөө сургууль дээр үнэлгээгээ хийлгэж явах нь илүү бодиттой, оновчтой, найдвартай болох юм байна гэдэг ийм шийдэл хүрээд за энэ жил бол ингээд өөрчлөлтүүд нь хийгдээд ингээд явж байгаа. За тэгэхээр энэ сургалтын байгууллагын үнэлгээ бол 19 гээд одоо дуусна. Түүний дараагаар бол сургуулиуд маань яг багш нараа үнэлэх одоо нэг жилийнх нь гүйцэтгэл ажлыг үнэлэх энэ ажлууд маань ингээд эхлэхээр бэлтгэл ажлууд маань сургууль дээрээ болон үндэсний байгууллага дээр бас хийгдээд ингээд явж байгаа. Тэгэхээр яг өмнөх үнэлгээний тогтолцоонд ер нь яг багш нарт илүү их тулгардаг байсан алдаа дутагдал бэрхшээл бас юу байв. Энэ яг шинжлэгдсэн журмаараа тэр саад алдааг зассан байгаа болов гэдэг дээр багш маань байр суурь хэлвэл. Тийм 22 оноос одоо энэ үнэлгээний журмаар хэрэгжээд багш нар маань хамаарагдаад одоо ингээд үнэлүүлээд явж байгаа. Тэгэхэд эхний удаадаа бол ер нь эхний жилүүдэд алдаа дутагдал ер нь байсан. Тийм тэгээд анх удаа хийж байгаа болохоор ер нь бол бас тийм алдаа дутагдал байсан баг. Ер нь бол миний хувьд анхны жилдээ үнэлэгдэхдээ дөнгөж одоо хичээлийн хуваар солигдоод ороод нэг удаагүй байсан ангийг ч юм уу ихний удаа тэрийг сонгох байдлаар одоо бол илүү одоо ноднонгоос эхлээд илүү одоо бас сайжраад журмандаа 6 сараас одоо дотогш одоо тий солигдсон тийм шинээр орсон багш ч юм уу хичээл ангиудын солихгүй байдаг ч юм уу иймэрхүү ингээ сайжруулалт бол хийгдээр яваад байгаа. Энэ хичээлийн жилийн гол онцлог нь А425 дугаар тушаалаараа бол сургууль байгууллага өөрөө удирдлагууд нь тий сургууль дотооддоо бас багш нараа үнэлж байгаа. 45% нь одоо яг үнэлгээний төвийн боловсруулсан сэдв юугаар сурвалжчдын одоо сургуулийн амжилтыг үнэлж байгаа.
Тэгээ энэ нь бас их давуу сайн юу гэж байгаа. Ер нь бол шууд удирдлагууд болсон удирдлагууд нь л юугаа үнэлэх нь хамгийн зөв. Энэ дээр одоо багш нар бол их гомдолтой. Ерөөсөө эцэг эхчүүдээр дээр асуулга судалгаагаар ингээ бүглүүлцдэг. Тухайн багшийг сайн мэдгүй, танихгүй тийм хүмүүсээр бид нар бүтэн жилийнхээ ажлыг үнэлүүлнэ гэдэг бол бас ер нь бол боломжгүй л дээ тийм. Тэгээ тэрийг одоо улам ингээ сайжруулж явж байгаад бас ер нь бол улам ингээ сайжраад явах хаалт гэсэн хүлээлттэй байгаа. Нурмата энэ дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлвэл. За өмнөх 22 оноос хойш 4 жил гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт явахдаа боловсролын байгууллага буюу сургууль тусдаа багш тусдаа гэсэн юм хоёр салангад байдлаар үнэлгээ явуулчихсан. Багш бол сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт шалгалтаар бичгийн болон сүүлийн 2 жил цахим шалгалтаар ахлагын ангууд 6-аас 12 дугаар ангууд шалгалтаар 45 оноогоо аваад сурлагын амжилтаа үнэлүүлээд бас давхар асуулгаар эцэг их сурагч удирдлага сургалтын менежер нийгмийн ажилтан гэх мэтлээ ингээд өөрийн үнэлгээ гэсэн ийм асуулт судалгаагаар өөрийгөө үнэлүүлж исэн бол одоо ерөнхийдөө яг нэгждэрээ буюу үнэлгээний багаар бас багш нарыг үнэлэх жилийн ажлын туршид одоо багшаа хариуцлага, амжилт бүтээл гэд бүх юмээ яг нэгждэр мэдж байгаа хүмүүс нь үнэлж байгаа учраас бас ийм цогцоор нь байгууллагыг үнэлнэ. Өөрөөр хэлбэл тэр байгууллага дотроос багшийн тусад нь авч үнэлээд байгууллагын үнэлээд ингээд хоёр салангад одоо санхүү одоо нөгөө юу өгж байгаа үр дүнгийн урамшууллын хүртэл ингэж тусад нь өгдөг байсан бол одоо ингээд хамтд нь өгж байгаа нь бас шинэ журмын давуу тал байх, бас давхар багшаа маш сайн мэддэг одоо байгууллагын удирдлага, заагаргын нэгдлийн ахлагч нар гэдэг ч юм уу бас эцгийн төлөөллөөс байгаа үнэлгээний багийн бүтцэд байгаа хүмүүсийн үнэлгээ бол хяналтын ууцаар баримт нотлохоон төр үндэслэн тиймэрхүү байдалтайгаар багшийг үнэлнэ гэдэг бол сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэн дээр нэмэгдээд багшийн тэр өөрийн хөгжил, тэр хичээлийн бэлтгэл, цаг ашиглалт, амжилт бүтээлгээд маш олон талаас нь багшийг үнэлэх тийм шалгуурууд нь бас нэг арай наалтцтай тий бас тийм бодиттой байх үнэлэгдэх боломжтой тийм журам батлагдаж гарч байна гэж харж байгаа. Тэгэхээр яг өмнө жилүүдэд бас маш их алдаа дутагдал байсан байна. Тэгэхээр одоо яг нэг багшийг яг бодитоор бус хөндлөнгийн үнэлгээгээр үнэлдэг байсан гэж байгаа. Тэгэхээр яг үнэхээр ингээ хөндлөнгийн одоо хувийн харилцаа ч юм уу те ийм өөр хөндлөнгийн шалтгаанаар үнэлээд яг тийм бодит кейс гарч ирсэн. Тэгэхээр яг тийм асуудал дээр яг тэр багш хаана хүнд хэрхэн яаж хандаж тэр асуудлыг шийдвэрлэдэг байсан бол ер нь яг одоо энэ жил бас ер нь тийм алдаа дутагдлыг гаргахгүйгээр бас хэрхэн тэр нөхцөлийг бас боломжийг хангаж ажиллаж байна. Багшийн байр суурь сонсъё. Мөхцөл багшийн. Ер нь энэ одоо боловсролын байгууллагт бол маш их тийм тэгш бус байдал үүссэн. Тийм. Миний хувьд бол тэгж хардаг. Яг одоо шалгалт авах үйл явц гэдэг чинь сэдв боловсруулахаас ахуулаад ерөнхий журам эрх зүйн баримтуудаас ахуулаад бидний үнэлж байгаа субъект нь бас яг зөв байх үгүй юу? Яг бодиттой хамгийн гол нь бодиттой үнэн үнэлэх тийм шудраг байх хэрэгтэй. Гэтэл одоо ингээ процедурын хувьд шалгалт авахдаа одоо орчны юунаас ч юм уу техник технологийн одоо алдаанаас ч юм уу цахимаар шалгалт авахд чинь тог тасралт хүүхдүүд дөнгөж насанд хүрээгүй те бага насны 1-2 дараагийн хүүхдүүд хүртэл үнэлж ирлээ шүү дээ те сая бол сөөбийн жоохон хүүхдүүдээс хүртэл ингээ шалгалт аван тэр чинь шалгалтын сэтгэл зүйн байдал орчин бүрдэх ёстой технологи техник технологи одоо тог тасрахад хүртэл те хүний сэтгэл зүйд яаж нөлөөлөх яг тухайн агшинд л хүний одоо багшийн ажлын үнэлгээг одоо нэг удаагийн шалгалтаар ч юм уу үнэлдэг. Тэгтээ яг тэгэхэд одоо тэр тохиолдолд ямар байх тухайн нөхцөлөөр шалтгаалаад байгаа байхгүй. Тэгээд процедур яаж явж байна. Тэгээд хувь хүмүүс зохион байгуулж байгаа бас тэгээд удирдлага бас зөв менежменттэй зохион байгуул сайтай байх ёстой. Орчин сайхан бүрдүүлэх ёстой. Сэдв одоо тухайн хүүхдүүдийн төвшин стандартад нийцсэн байх ёстой. За тэгээд тухайн авч байгаа шалгалт авч байгаа багшийн харьцаа хүүхдүүдийн тэр сэтгэл зүйн орчныг сайхан бүрдүүлэх байна. Тэгээд ер нь бол маш их одоо зөвхөн багшаас 100% багшаас биш одоо шалтгааллах зүйлүүд маш их байгаа. Хөдөө орон нутагт одоо жишээлбэл бас яаж вэ? Энэ талаар багш нар аюух бас яг одоо шалгалтын процедурын хувьд одоо алдаа гарсан талаар одоо багш нарын гүрв чат юг харж байхад бол маш их байдаг тийм. Миний хувьд бол өөрийнхөө төвшөнд би 21 дахь сургуультай 23 оноос хойш эхний жилдээ би 1 сард орсон учраас 6 сар ажиллааг дутгаар бол үнэлэгдэг тийм. 2 жил бол үнэлэгдэж байна. Тэгэхэд бол
цэвэр одоо бас сургуулийн дотоод менежмент, зохион байгуулалт юунаас шалтгаалт юм байна. Эцэг эхтэй маш сайн зөв өнцгөөс ойлголт өгч маш сайн энгийн ойлгомжтой харилцаа байх хэрэгтэй. Энэ талаараа эхлээд одоо суур шалгалтынхаа бэлтгэлийг маш сайн хийж авах хэрэгтэй юм байна. За тэгээд бэлтгэхээс ахуулаад процедур нь за тэгээд үнэлснийхээ дараа ч бид нар бас тэрэн дээр анализ хийгээд цаашдаа яа сайжруулах вэ гэдэг ингээд сайжруулад явах хэрэгтэй зүйл юм байна. Түүнээс яг одоо шууд 1 2 жил, 3 жил, 4 жил хэрэгжиж 5 жилийн дотор одоо бүр тийм төгс сайхан үнэлгээ болчлоо гэж бол хэлж боломгүй санагдсан. Ер нь бол ийм үнэлгээ байх ёстой юу гэдэг дээр л би бол санал нэг байгаа. Тийм. Тэгээ манай сургуулийн хувьд бол их давуу талтай л да. Ер нь бол орчны хувьд, техник технологийн хувьд ер нь бүрдсэн. Миний хувьд бол одоо тийм асуудал кейсийг бол яг сайн мэдэхгүй. Өөрөө бол тийм шудраг бос болчлоо гэсэн тийм юу бол байдгүй. Ер нь одоо багш нарын юг харж байхад бол тийм тохиолдол байдаг. Зарим одоо ёс зүйгүй, ёс зүйн алдаа гэдэг гаргаж байгаа тохиолдлууд дээр байгаа гэж би сонссон. Тэгээ ер нь бол харьцангуй юм байл тийм. Айгүй их тэгш бус байдал болцоо. Сая Монгол Тэмүүлэн сургуулийн багш хүртэл ирээд мэргэжлэнхтэй багш минь ирээд зөвлөн тусгаар ирээд бид нар хамтраад ингээд одоо гүйцэтгэх үнэлгээндээ бэлдэнтэйгээд ярьж байхад танах одоо гүйцэтгэх үнэлгээнд их мундаг болов уу гэж би бодож байгаа шүү дээ тийм их сайхан гарах мэдгүй хүмүүс их байна гэж байгаа юм. Монгол хэлээрээ одоо мэдхгүй. Тэгэхээр ингээд ерөөсөө юм харилцан адилгүй гараа бол ер нь жигд яг нэг тэгш байна гэж бол байхгүй юм. Тэрийг нь тохирсон их уян хатан юм журамдаа маш сайн л өөрчлөлт оруулах хэрэгтэй. Явандаа гэж би харсан. Тэгэхээр одоо яг журмын шинжилэл дээр бас яг энэ нийт сургуулийн болон хөдөө орон нутгийг төлөөлж байгаа багш ажилчдаас бас яг юм санал хүсэлт одоо яг юм гомдол саналыг нь яг бас тусгаж тэрэн дээр үндэслэж бас яг шинжилгээ хийсэн үү? За боловсролын сайтын ер нь албан даалгавар гараад за энэ өмнө явж исэн гүйцэтгэлийн үнэлгээний журамд бол тодорхой өөрчлөлтүүдийг яг хэрэгцээнд тулгуурсан байдлаар хийх ёстой гэдэг ийм чиглэл бол ирсэн. Түүний дагуу одоо сайтын зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг боловсролын яам дээр байгуулагдаад за тэгээд тодорхой сургууль цэцэрлэгүүдээр яваад багш удирдах ажилтнуудтай уулзаад за тэгээд одоо цахимаар бол одоо санал асуулгууд яваад ер нь энийг бол яаж явуулвал их одоо гомдлогүйгээр тийм ээ үнэн бодиттой явах уу гэдэг энэ санал асуулгууд явсан. Түүн дээр үндэслээд за ер нь бол энэ яг багшаа үнэлэх ажлыг нь бол сургуульд нь өгье тийм ээ. Байгууллагын үнэлж байгаа ажлыг нь бол үндэсний байгууллага хийя гэсэн ийм одоо зарчим дээр тогтоод за тэгээд энэ жилийн шинжилэл бол ингээд явж байгаа гэсэн үг. За өмнө бол яадаг байсан бэ гэхээр за багшийг бол хөндлөнгөөс нэг удаа тэгээд асуулга тэгээд тэр сая одоо манай оролцогч нар маань ярьж штэ тийм ээ одоо эцэг эхчүүд бид нарыг мэдхгүй тэгээд олон хүмүүсээс бидний талаар ингээд одоо санал асуулгаар асуултууд аваад тэгээд бид нарыг дүгнээд байна. Энэ бас арай жоохон субъектив ч юм уу гэдэг ийм асуудлууд бас ярьж байсан учраас за энэ жил бол одоо яг сургууль дээрээ суурилсан байдлаар энэ үнэлгээгээ зохион байгуулна гэдэг ийм чиглэлтэйгээр за ингээд явж байгаа гэсэн үг. Тийм. За энэ гүйцэтгэлийн үнэлгээ авагдаж эхэлснээрээ бол за сайн сар аль аль нь л байгаад байгаа. Ер нь бол тийм ээ. За энэний бол одоо нэгсэндээ тухайн үнэлгээнд амжилттай сайн одоо үнэлэгдсэн багш бол сарын 40% цалингийн нэмэгдэл авч байгаа. За хоёрдугаар төвшөнд үнэлэгдэж байгаа багш бол 25% ингээд сар болгоно тэр урамшуул нэмэгдээд ингээд 15%, 10% гэдэг. Тэгэхээр яг энийг авж байгаа багш нар бол яг тэр санхүүгийн хувьд тийм ээ тэр одоо ач холбогдлыг бол мэдрээд ингээд эхэлсэн. За сургууль дээр яаж яах вэ гэхээр за одоо багш нараа ер нь хэрхэн яаж хөгжүүлэх юм яг юун дээр алдаад байгаа манай багш нар те энэ үнэлгээний үр дүн дээр дандаа анализ хийгээл үндэсний төвшний энэ сургалтууд энэ төр чин дандаа энэ дээр суурилж тэр модуль сургалтууд явагдаж байгаа байхгүй. За манай сургуулийн энэ багш нар бол ийм зүйл дээр их алдаад байна. За манай сургалтын байгууллага бол эцэг их олон нийтээс саналуудаа сайн авч чадахгүй байна гэд эцэг эхчүүдээ ч гэсэн одоо нөгөө сургалтынхаа үйл ажиллагаа руу татан оруулж байгаа ийм сайн сургуулиуд энэ төр бол байна. Тэгэхээр одоо хуучин бол бид нар дандаа эцэгхээ гадна талд тийм ээ за эцэг эхчүүд нь ч гэсэн дандаа сургууль руугаа чиглэсэн ингээл сургуулал болохгүй байна, багшил заахгүй байна гэдэг байсан бол одоо бол ер нь ингээд сургалтын үйл ажиллагаанд бас хамтарч оролцоод ингээд явж байгаа ийм эерэг талууд бол ерөнхийдөө бас байгаад байгаа энэ төр. Тэгэхээр багш болон яг нөгөө байгууллагын үнэлгээг хооронд нь уялдуулсан нь эргээд өөрөө бас яг байгууллагын хариуцлагыг бас ямар төвшөнд хүргэж байна, бас ямар эерэг тал байна, бас ямар сул тал байна тэр талаас нь даасэлвэл. Ерөнхийдөө бол яг сургууль бол сурагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, мэдлэг чадварыг эзэмшүүлэх тэр зорилго нь
тэр шүү дээ тий. Тэгэхээр сургуулийн яг сургалтын орчин бүрдүүлэлт, багшийн чадварыг сайжруулах, багшаа хөгжүүлэх, сургалтын чанарыг, үр бүтээлийг, амжилтыг сайжруулахын тулд мэдээж байгууллага цогцорол үндсэндээ бол сайжрах ёстой. Тэгэхээр түрүүн одоо мэргэжлийн маань хэлснээр жил болгоны гүйцэтгэлийн үнэлгээний анализ дээрээ намран битгэхэд боловсруулалт хийгээд багш болгон дээр яг одоо дата анализ нь ирдэг. Ямар сэдвүүдээр ямар төвшин дээрээ алдаатай байна уу? Одоо нөгөө тань мэдхүн төвшингүүдээр даалгаврын боловсруулалт хийгдээд билибрэнтэй бариад ирсэн. Тэрнийхээ дагуу юун дээр алдаад байна уу? Хүүхдтэй одоо сургахтаа тий арга зүйгээ сайжруулах шаардлагатай байна уу? Эсвэл онлайн мэдлэг альва юм дээр алдаа дутагдал гаргаж ийнө гэдгээ багш болгон бас анализ хийх боломжтой. Энийг бол сургалтын байгууллага буюу сургуулийн сургалтын менежер сургалтын албанаас тэрийг гаргаж багш нартаа өгдөг. Тэрнийхээ дагуу жилийн ажлынхаа төлөвлөгөөгөө гаргаад тэгээ хэдэн удаа багш одоо нөгөө хүүхдүүдээрээ үнэлгээ сургуулиас хийх үү, өөрийн үнэлгээгээ хийх үү, төвшин тогтоох шалгалтаа аваад гараагаа тодорхойлох, хаврын шалгалт хүртлээ одоо нөгөө хөтөлбөрийн хэрэгжилтэд яаж авч явах уу, яаж бэлдэх үү гэд ингээд энэ одоо төлөвлөгөөгөө гаргаад тэрний дагуу сургууль үндсэндээ бол цогцоор нь зохион байгуулалт сургалтын үйл ажиллагааг одоо дэмжих, төлөвлөх, хянах тий тэр нэг сайжруулах тэр төлөвлөгөөнүүдээ сургуулийн төвшөнд өөрснөө бас зохион байгуулдаг. Тэгэхээр яг энэ нэгжтэр зохион байгуулж байгаа ажлынхаа үр дүнг одоо үнэлүүлж байгаа учраас байгууллагаараа одоо үндсэндээ бол баг хамт олноороо оролцох нь бас хамаагүй илүү даваа талтай байна. Бас тэгээд мөн давхар одоо нэг эцэг эхийн гадна орхиод байгаа гэдэг тэр байгууллагыг үнэлэх нь хамгийн чухал. Байгууллага одоо нөгөө хүүхдийнхээ сургаж байгаа байгууллага сургуулийн одоо нөгөө үйл ажиллагааг бол эцэг эхчүүд сайн мэддэг байх хэвээр мэдчихэж тэр сэтгэл ханамж тий тэр байгууллагт өгөх үнэлэмжээ гаргаж ирнэ. Тэгэхээр энэ байгууллагыг үнэлэх нь бол цогцоор нь үнэлэх нь бол эцэг эхчүүд ч гэсэн илүү ойлгомжтой байна гэсэн үг. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол үнэлгээний энэ журам бас нэлээ бодтой болж гарч ирэх болов уу гэж хүлээлттэй байгаа. Тэгэхээр яг энэ жилийн гүйцэтгэлийн шалгалтаар ерөнхий агуулга маань одоо 6 шалгуур 12 үзүүлэлтээр бас ингээд авч байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ үнэлгээний бүтцийг та илүү задлж тайлбарлаж өгвөл. За сургалтын байгууллагыг үнэлэх энэ үнэлгээ маань бол засгийн газрын 25 дугаар тогтоол гэдэг энэ тогтоол дээр ер нь энэ сургалт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг хэрхэн яаж үнэлж яаж урамшууллыг тооцож олох юм гэсэн ийм журам байдаг. Тэгэхээр түүн дээр үндэслэж бол энэ хийгддэг юм байна. За түүн дээр бол 6 үндсэн шалгууртай 12 үндсэн үзүүлэлттэй. За хуучин бол тэр одоо үзүүлэлт нь 16 үзүүлэлттэй байсан. За тэгээд сая энэ жилийн хувьд бол ер нь 12 үзүүлэлтийг бол авахд яг сургалтын байгууллагын одоо гүйцэтгэл үр дүнг үнэлэхэд бодиттой байх нэ гэд үзүүлэлтүүдийг бол ингээ багасгаад оруулсан. За энэ дээр сургалтын байгууллага дээр юу байна вэ гэхээр нэгдүгээрт л одоо удирдлагын манлайлал менежментийн асуудал. Энэ сургуулийн удирдлага ер нь хэрхэн яаж энэ багш нар энэ сурагч нараа удирдах тийм ээ манлайлж ажиллаж байгаа юм. За түүний одоо удирдлагын ёс зүйтэй холбоотой энэ төр асуудлыг эхний шалгуураар ингээд үнэлж явчих. За хоёр дахь нь бол яг энэ сургалтын хөтөлбөр тийм ээ. Энэ сургууль яг үндэсний нөгөө сургалтын хөтөлбөрөөр хэр төвшөнд хэрэгжүүлээд байгаа юм бэ? Бусад сургуультай харьцуулахад доор байгаа мó дээр байгаа мó гэдгийг үнэлж байгаа ийм хоёр дахь шалгуур. За гурав дахь шалгуур нь бол хүүхэд хөгжил хамгаалалттай холбоотой. Энэ сургууль хүүхдийг хөгжүүлэхээс илүү хүүхдийг ер нь хэрхэн яаж хамгаалж тийм ээ хамгаалдаг гэдэг энэ үзүүлэлтүүд. За дөрөвдүгээрт нь бол хүний нөөцийн бодлого. Ер нь энэ сургалтын байгууллага хүний нөөцөө яаж бэлддэг, за хүний нөөцөө яаж одоо нэгсэндээ ажлын байран дээр дасан зохицуулж тийм ээ одоо яаж хөгжүүлж авч явдгийг, за хүний нөөцийг бүрдүүлэхдээ яг хууль дүрм журам заасны дагуу одоо явагдаж гин үгүй шалгаруултан ч гэдэг юм уу тийм ээ. За иймэрхүү байдлаар. За дараагийн одоо үзүүлэлт нь бол одоо багшийн мэрэгжлийнхаа хөгжилтэй холбоотой. Багшаа ер нь яаж тасралтгүй энэ үндэсний болон орон нутгийн сургалтуудад яаж хамруулж байгаа тийм ээ. За хүүхдийн авиа сонирхлыг хэрхэн яаж хөгжүүлүүлж байгаа тэр тал дээр. За хамгийн сүүлчийнх нь бол одоо энэ байгууллага олон нийт эцэг эхтэйгээ хэрхэн яаж хамтарч ажилладаг юм бэ гэдэг ийм үндсэн 5 шалгуураар одоо ингэж байгууллагыг үл үнэлж байгаа. За багшийн үнэлгээг бол ер нь одоо эх 7 хоногоос эхлүүлэхээр бид нарын зүгээс бэлтгэл ажлыг хангаа явж байна. Сургуулиуд дээр бол яг арга аргачлал нь одоогоор бол бас очиагүй байгаад байна. За энэ бол яагаад вэ гэхээр нөгөө нэг сургалтын байгууллагын үнэлгээ одоо явж байгаа учраас бас яг давхардаад явах юм бол эн чинь сургууль нэгж дээр маш их ачаал үүсэх юм асуудал үүснэ. За тэгэхээр багшийг бол одоо боловсролын сайдын
одоо 115 дугаар тушаал гэдэг тэн дээр ер нь цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн багшийг яаж үнэлэх юм бэ ажлын гэсэн ийм журам байгаа. Тэр журман дээр бол үндсэлж ингэж явуулдаг байсан. Сая тэр журманд маань тодорхой өөрчлөлтүүд ороод А27 гэж ингэж гарч ирж байна. За түүн дээр бол багшийг ер нь 3 шалгуур 8 үзүүлэлтээр үнэлээ ерөнхий боловсролын сургуулийн багшийг гэдэг ингээд яц. За тэр 3 шалгуур дээр нь юу байна вэ гэхээр за нэгдүгээрт ер нь сурагчийн сурлагын амжилт. Ерөөсөө энэ хүүхдээ хэр сайн сургаж байгаа юм бэ гэдэг нэг үзүүлэлт байна. Хоёрдугаарт нь хүүхдийн ер нь ялгаатай байдлыг тооцож үзэж төлөвлөлт юмнуудыг хийж одоо үйл ажиллагаа зохион байгуулж ямар ажлууд үр дүнгууд гаргаад байгаа ийм хоёр дахь шалгуур байна. За гурав дахь нь болохоор яг мэрэгжлийнхаа хөгжлийг яг багш хувь хүн талаасаа тэгээд сургалтын байгууллагын зүгээс энэ багшийн мэрэгжлийн ур чадварыг хэрхэн яаж өсгөж байгаа гэсэн ерөөсөө ийм гурван үндсэн шалгуур дээр суурлаад за тэгээд сургууль дээр үл тэр үнэлгээний баг гэж захирлын тушаалаар батлагдж байгаа ийм баг байгаа. Тэр одоо нэгсэндээ бүрэн хариуцж явахаар ингээд явж байна. Тэгэхээр өнөөдрөөс бол ерөн сургуулиудад тэр аргачлал яаж оноожуулах тэр зарчим нь бол одоо ингээд очиж байна. Тэгэхээр түүн дээр одоо тэр үнэлгээний баг гэхээр одоо нэг сургуулийн бол сургалтын менежер нь байгаа бах тийм ээ. Тэгэхээр тэр менежерүүд маань хараад багшийн бол нэг ийм үзүүлэлтүүдийг харж үзээд оноожуулах юм байна гэдэг аргачлалын дагуу оноожлтыг хийгээд ингээд сургууль дээр үнэлээд явах энэ процесс бол одоо ингээд эхлэх гэхээр байна. Тэгэхээр одоо яг нөгөө батлагдсан хөтөлбөрийн дагуу угаасаа л багш маань өөрөө их ачаалттай ажилладаг. Одоос мэрэгжилтэй. Тэгэхээр яг энэ ачаал дээр нэмээд бас одоо яг нөгөө багшийн үнэлгээний шалгалт гэдэг бөөн бас бичиг цаас болоод багшид ирэх ачаал манаас тодорхой хуваар нэмэгддэг байх л та. Тэгэхээр энэ нь өөрөө яг багшийг шалгаад байгаа юм боловч цаана нь яг одоо энэ нийт нөгөө суралцагчдын маань одоо яг сурлагын чанарт хэр их өөрчлөлт гарч байна. Юу н тийм зүйл ажиглагдсан байгаа юу? Танаас тодорхойлъя. Ерөнхийдөө бол багшийн ачаал байгаа. Багшийн ачаал байгаа. Гэхдээ багшийн ажлын байрны тодорхойлтын дагуу багш яг хийх ёстой одоо нөгөө ажлынхын дагуу л одоо энэ шалгалт явагдаж байгаа учраас нэг айхтар нэмэлтээр бас тэгээд давхар яг журмандаа гаргасан биднэрт өгсөн тэр одоо нөгөө зөвлөмж одоо хурал юуны дагуу хийсэн одоо цахим хурал мурал дээр танилцуулснаар бол багшид айхтар ачаал үүсэхгүйгээр одоо бүтэн жилийн туршид явсан одоо хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг бол мэдээж сурлагын амжилтын бичгийн шалгалтаар цахим шалгалтаар авчиж байгаа. Бусад одоо тэр саяны багшийн өөрийн хөгжилтэй холбоотой сурагчийн хөгжил хамгаалал гэдэг дээр одоо сурагчийн сонирхлыг нийлрүүлсэн байдал ч юм уу хүүхдийг одоо цааш хөгжүүлсэн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд татан оролцуулсан тэрнийг амжилтын дэмжсэн гаргасан эцэг олон нийттэй хамтарч ажилласан мэрэгжлийн хөгжлийн бүлэг буюу зааграгын секцтэйгээ хамтарч ажилласан гаргасан үр дүн амжилт гэдэг эдгээр бол бүгдээрээ өдөр тутмын үйл ажиллагаагаар бас давхар харагдана. Тэгээд олимпиад уралдаан тэмцээн ч юм уу урч өдрөө уралдаан ч юм уу энэ бүхнээр ингээ харагдаж байгаа учраас энэ дээр бидхэд за цаанаас ирсэн аргачлалын дагуу үнэлгээний баг бол захирлын тушаалаар гарсан сургалтын менежер байгаа, нийгмийн ажилтан хүүхд хамгаалалттай холбоотой нийгмийн ажилтангууд байгаа, зааграгын секцийн ахлагч нар байгаа гэх мэт ингээд яг нэгжид багшид ойрхон байгаа, багшийн өдөр тутмын үйл ажиллагааг одоо ингээд хараад үнэлээд явж байгаа тэр хүмүүсийг оролцуулсан үнэлгээний баг бол ерөөхдөө тэр журмаа аргачлалаа бариад яг зөв шударга нээлттэй ил тод байдлаар л багшийг үнэлж ямар нэгэн асуудал үүсэхгүйгээр дарамт учруулахгүйгээр шаардлагатайг л баримт нотлохоог үзэх бусдаар бол зүгээр одоо үндсэндээ бол илтгэх хууц маягаар тийм тодорхой тийм товч байдлаар багш нарын ажлыг үнэлэхээр тийм аргачлалыг бас давхар сургууль дотроо шалгууруудаа ингээд ярилцаад ингээд байж байгаа. Манай сургуулийн хувьд бол 220 багштай, маш олон багштай, 5500 гаруй хүүхэдтэй юм сургууль. Тэгээд бидгээд ерөөхдөө багшийн ажлыг үнэлж дүгнэхдээ мэдээж намрын бүгдээрээ багш болгон ажлын төлөвлөгөө гаргадаг. Тэгээд өвөл ерөөхдөө бол 12 сард байгууллагатаа бас нэг юм болгон ерөөхдөө бол хөшүүрхтэй байдаг тийм. Тэгэхээр одоо ингээ бүгдээрээ адилхан ердийн байснаас бас нэг жоохон ийм айхтар уралдуулах гэдэг юм биш. Ерөөхдөө бол нэг жоохон манлайллыг бий болгохын тулд багш нарыг шилдэг тий оны шилдэг ч юм уу зааргын нэгдэл дотроо манлайлагч ч юм уу за магадгүй анги нэгдэл дотроо тэргүүний анги мэг шалгаруулах иймэрхүү байдлаар шалгуурууд гаргаад ингээ багшаа үнэлж дүгнээд хасчлаар нэг үнэлж дүгнэдэг байгаа. Тэгэхээр яг энэ үнэлж дүгнэжсэн процесс биднэрт одоо нөгөө авж исэн мэдээлэл багш нарын дээр нөгөө
шалгуурынхаа дагуу багш нараа бас нэг үнэлсэн тэр хяналт үнэлгээний суур бааз нь байж байгаа бид нар. Тэгэхээр тэрнийхээ дагуу үргэлжлүүлээд багш нарынхаа жилийн ажлыг үнэлээд яг тухайн жилийнхаа тухай ярьж байгаа учраас заавал би 5 жил ажилласан өмнөх жил би ээш дээр ийм мундаг байсан ч гэдэг юм уу 3 жилийн өмнө би анги төгсөхдөө ийм мундаг байсан гэх биш. Яг энэ хичээлийн жил 9 сарын 1-ээс одоо 5 сар хүртэл 6 сар хүртэл гаргасан амжилт бүтээл одоо цаг ашиглалт тэр багшийн илүү байгаа болгоныг харах бүртгэх тэрийг тодруулах гаргах энэ бас нэг тийм багшд тэр бас байгууллагч тэр аюу тийм нээлттэй байх боломжтой гэж үзэж байгаа. Энэ дээр бол багш нар нэг айхтар бохимдаад одоо энэ олон нийтийн сүлжээгээр одоо шалгалтаар баахан дарамтлж гин давхар дахиад бичих цаас бүрдүүлэх гэж гин баахан хавц тврээд явж гин гэд ингэх бол шаардлагагүй гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол яг хувь хүнийхээ зохион байгуулалт багшийн бичих ёстой, баримтлах ёстой, хийх ёстой ажлуудын хүрээнд л шалгаж байгаа учраас илүү юм шаардахгүй байгаа учраас энэ бол нэг тийм багшд бол айхтар дарамт учрахгүй бахаа л гэж бодож байна. Тэгэхээр түрүүн мөхцөл багш бас яг яриан дундаа дурдсан одоо ямар нэгэн бас нөгөө хөндлөнгийн нөлөөллөөс болоод бас шалгалтын үнэлгээнд бас ингээд зөрүүтэй гарах тохиолдол байдаг. Ялангуяа хөдөө орон нутагт одоо энэ техник, технологи одоо яг энэ тог тасрах гэдэг ч юм уу. Магадгүй яг нөгөө багшийг чадахжуулах сургалт семинарын одоо хамрагдах давтамж юм уу одоо яг ялангуяа юм хөдөө орон нутгийн одоо аслагдсан бүсийн багш нарт илүү их тулгамддаг асуудал ах л та. Энэ тал дээр одоо энэ гүйцэтгэлийн үнэлгээний агуулгынхаа хүрээнд магадгүй баг зэргийн уян зөөлөн ч юм уу ийм ялгаатай байдлаар авах тийм нөхцөл байдаггүй. Эсвэл яг ингээд бүх орон даяараа бүх багш нарын одоо энэ шалгалт яг адилхан байгаа юу? Эсвэл эргээ бас тэр нөгөө хөндлөнгийн одоо тог тасрах цахим одоо тэр процессыг хэрхэн яаж хангаж ажиллаж байгаа вэ? Тэгэхээр ер нь энэ гүйцэтгэлийн үнэлгээ өмнөх жилүүдэд авагдаад тэгээд ер нь бол ингээд байршлын 3 кластер болгож ингэж үр дүнгэл ерөнхийдөө тооцдог юм байгаа. Тэр юу вэ гэхээр одоо сумын төвд ажиллаж байгаа багш нар бол одоо сумынхаа төвш улсын хэмжээнд хэдэн сум байгаа, тийм ээ хэдэн багш ажиллаж байгаа яг сумынхаа төвшөнд өрсөлддөг. За тэр нийслэлийн багш бол нийслэлийн төвшөнд, за тэгээд аймгийн төвшөнд тэгээд ингээд байршлаас нь хамааруулаад 3 төвшөнд ерөнхийдөө ингээд ангилаад тооцоол хийдэг юм байгаа. Тэгэхээр яг багш нар маань бол одоо нийслэл болон орон нутаг суманд нөгөө нөхцөл байдал ялгаатай байгаа штэ гэдэг ийм зүйл бол одоо ямар нэгэн байдлаар ерөөсөө яригдахгүй гэсэн үг. Тэгэхээр ингээд тооцоолууд нь бол ингээд явж байгаа. За үзэж судалж байгаа тэр одоо шалгалтын агуулга материал бол манайхаас одоо шалгалт авагдахаас өмнө ер нь ингээд төлөвлөлтийг гаргаад танилцуулдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ жилийн одоо гүйцэтгэлийн үнэлгээ 5 сарын 11-ээс авагдах нэ гэх юм бол энэ хугацаанд та хэд нэг энэ сэдв хүртлээ орцсон байж байгаарай. Тэгээд энэ сэдвийн хүрээнд шалгалтын яг ийм материал очин шүү гэдэг тийм одоо блюпринт гэж ярьдаг. Тэр бол одоо үнэлгээний төлөвлөлт. Энийг ингээ гаргаад тавьчихдаг. Үүний дагуу багш нар маань одоо хичээл сургалтынхаа үйл ажиллагааг одоо зохицуулаад тийм ээ одоо шалгалт одоо энэ хяналтынхаа үйл ажиллагаанд одоо хүүхдүүдэд бэлдээд ингээд ороод ирдэг учраас ямар нэгэн тийм одоо зөрөө айхтар бол үүсдэг гэсэн. Тэгэхээр энэ жил нөгөө 3-аас 12 дугаар ангийн сурагчид маань бас төврээр сонгож оролцохоор болсон билээ. Тэгэхээр яг энэ бас нөгөө суралцагч энэ 3-аас 12 дугаар ангиудыг төврээр сонгох нь өөрөө бас яг энэ багшийг яг шударгаар үнэлэх эсвэл эргээд яг нөгөө сургалтын чанарт бас хэрэг нөлөөтэй байгаа бол яг энэ нас яг зөв арга мөн үү гэдэг дээр тус-тусын бас байр суурийг сонсъё. Зөв. За манайх бол ер нь жил болгол энэ төврүүдийг хийгээл төврүүдийн нөхцлүүдийг тавиал ингээл хийгээд ирсэн. За өмнө нь бол бид нар бас л яг ангийн нийт хүүхдүүд хэдэн хүүхдэд одоо багш маань хичээл орж байгаа юм тий. За тэрнээс нь одоо нэг одоо судалгааны ажлууд дээр бол яригддаг нэг их олонлогоо төлөөлж чадах төврийг аваад ингээд судалгаанд оруулдаг шүү дээ. Түүнтэй яг адилхнаар одоо нэгсэндээ 40 хүүхдэд ордог бол за энэ 40 хүүхдээс нь 15 хүүхдээс нь л шалгалт авахд ер нь 40 хүүхдээс авж байгаатай адилхан үр дүнгээ харуулна гэдэг байдлаар за ингээд түүгээд шалгалтаа авчдаг байсан. За тэгэнгүүт багш нараас ямар асуудал үүсэж ирсэн бэ гэхээр арай цөөхөн байгаад байна.
ер нь бас энэ манай хүүхдүүд бол одоо цаана бас сайн хүүхдүүд маань үлдчихэж байгаа гэдэг ийм асуудал үүсээд дараа жил нь бол бид нар энэ төвөрийнхээ тоог ер нь ингээд өсгөж үзсэн. За өсгөөд үзсэнгүүт ер нь яаж юм вөхөр за бас хит олон байсан ч ерөөсөө ялгаа гарахгүй байна. Нэг 15-аас авсан 40-оос авсан ер нь ялгаа байхгүй байна гэдэг ийм асуудал яригдсан. За тэгэхээр энэ жил бол одоо бид нь яаж юм вөхөр за 1-ээс 2 дугаар анги дээр бол ямар нэгэн ийм хөндлөнгийн шалгалт авах болохгүй. Тэгээ энэ бол одоо тухайн сургууль одоо явцын үнэлгээ тийм ээ одоо хөндлөнгөөс нэг хүүхдүүдээс авсан нэг уншлагч байдаг юм уу нэг тооцоолох харгачлалын нэг ийм хөндлөнгийн шалгалтын дээрээс өөрлөөд 1-2 дугаар ангийн багшаа бол ингээ үнэлжээ. За 3-аас 12 дугаар ангийнхыг бол одоо хөндлөнгөөс ийм хөндлөнгийн сорил тестийг ажилуулж үнэлье гэдэг ийм байдлаар ингээд явсан. За төвөр дээр бол ер нь багш нар маань нэлээ ийм гомдолтой л байж байгаа. Ер нь миний сайн хүүхдүүд орсонгүй, саар хүүхдүүдийг төвгээд байна гэдэг. За энэ дээр бол манайх энэ боловсролын мэдээллийн технологийн төвгээд энд бол одоо нэгсэндөө бүх сургуулиуд маань одоо яг аль ангид ямар хүүхдүүд сурж байгаа бүх мэдээлэлээ тийш нь оруулсан байдаг байхгүй. Тэндээс манай байгууллага бол багшийг одоо энэ жил хэдэн багш улсын хэмжээнд ажиллаж байгаа тэр мэдээллийг аваад за тэгээ багш нараар нь өөрсдөр нь бол мэдээллийг баталгаажуулдаг. За та яг аль ангидаа хичээлээ ордог юм бэ? Яг ямар хичээл ордог юм бэ гэд. За багш нь баталгаажуулаад, сургалтын менежер баталгаажуулаад, боловсролын хилтэс одоо боловсролын газрууд баталгаажуулаад өгөхөөр бид нар тэн дотроос нь бол өстой санамсаргүй байдлаар төвөгддөг гэсэн. Тэнгүүд одоо багш нар маань яаж нөхөр миний таараа хүүхдүүдээс л аваад байна. Эндээс бол бид нар энэ улсын 30 мянга орчим одоо энэ 31 орчим мянган багш нар баг үнэлгээнд хамрагдж байгаа. Тэгэхээр тэр багш нарын хойдолд энэ багшийн сайн сурж байгаа хүүхэд нь хэн байна гэд чеклээд байх тийм нөхцөл боломж ерөөсөй байхгүй байхгүй. Тэгэхээр энийг л маш сайн ойлгоно. Энэ бол дандаа санамсаргүй төврийн аргаар одоо нэгсэндөө ангиуд нь холбогдсон түүний өн хүүхдүүд нь байгаа. Тэндээс л одоо шууд ингээл төвөгдөөл за ингээл шалгалтанд одоо тодорхой төвөр болж орж ирдэг. Ийм л онцлогтой шалгалт. Тэгэхээр энэ дээр мөхцөл багшийн байр суурийг сонсъё. Одоо яг ингэж 3-аас 12 дугаар ангийн хүүхдүүдийг шүү төврээр сонгоод таныг одоо ингэж үнэлнэ гэж байгаа. Энэ дээр багш хүний хувьд та байр суурь илэрхийлвэл. Санамсаргүй гэдэг бол тэгэл санамсаргүй. Ер нь тэгэл заримдаа багш нар бас статста сонгоны анги маань таарчлаач гэдэг юм уу те. Одоо миний хувьд манай сургуулийн хувьд маш их ачаалттай байдаг. Сонгоны одоо 3 анги байна 40 хүүхэдтэй те. Жирийн ангиуд нь 57-8 хүүхэдтэй байх жишээний. За тэгээд одоо зарим сургуулиуд бол ачаад ер нь боловсролт тэгш бус байдал маш их бий болсон гэдэг байгаа шүү дээ. Хот хөдөөд хувийн сургууль те улсын сургуулийн ч гэдэг юм уу. Тэгээд одоо тухайн сургуулийн орчин яаж бүрддэгс ч гэдэг юм уу ийм ялгаа бол их байгаа гэдэг шиг. Ер нь бол манай сургуулийн хувьд бол маш ачаалттай байдаг. Тэгэхэд өөр одоо сургуулийн 37-8 хүүхэдтэй багш нартай адилхан жигдэл. Зарим одоо хувийн сургуулиуд бол 20 хүүхэдтэй ч гэдэг юм уу те. Ер нь иймэрхүү ялгаа бол их байдаг. Тийм ялгаа бол тэгээд тухайн санамсаргүй төврийн аргаар авч ийн гэдэг чинь зарим анги нь бол үнэхээр бас тухайн анги удирдсан багш эцэг эхийн хамтын ажиллагаа байна. Гурвсан ажиллагаа сайтай багшийн анги бол үнэхээр сайн байгаа. Зарим анги бол бас харилцаа адилгүй тий. Тэгээд сайн анги сонгогдгоо тий. Тааруу анги сонгож гэнэ үү гэдэг чинь угаасаа тэр ялгаатай төвшнөхөө юугаар ерөнхийдөө ялгаатай л байгаа тий. Тэгэхээр одоо багш нар маань нөгөө төврээр сонгохоор одоо миний тааруу сурагчийг сонгоод байна, сайныг нь үлдээчлээ гэдэг бас маргаа их гардаг гэж штэ. Тэгэхээр одоо тэр нэг ангид яг л багш адилхан хичээл зааж байгаа. Тэгэхээр бас яг тэр нөгөө хүүхдийн бас эцэг их асраагаа хамгаалагчийн оролцоо итвэх бас тааруу байгаад байна уу? Магадгүй энэ гүйцэтгэлийн шалгалтын дараагаас одоо яг энэ удирдлага одоо сургуулийн удирдлага сургалтын менежерүүд яг одоо эргээд нөгөө нэг хүүхдийнхаа эцэг их болон багштай бас ингэж эргэх холбоо тэндээс бас нэг дүгнэлт аваад байна шүү дээ. Тэнгүүд энийг сайжруулах шаардлагатай байна гэдэг одоо ямар нэг юм төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг болов уу? За түрүү нөгөө хэлсэнчлэн ер нь бол энэ гүйцэтгэлийн үнэлгээгээр сургалтын чанар сайжирч байгаа гэж бас харж болно. Яагаад тэгэхээр сүүлийн 4-5 жил энэ давхар цалин мөнгөтэй холбоотой яригдж байгаа учраас багш ч гэсэн өөрөө хичээж байна. Энэ багш өөрийнхөө цалин бүтээх боломжтой болж ийн гэсэн үг байхгүй юу? Үндсэндээ түрүү хэлсэнчлэн 1-р төвшингээр шалгагдсан багш бол 40% нэмэгдэл урамшуул гэдэг бол цалингийн 40% сар болгон авна гэдэг бол бас сайхан сахигүй өвч гэсэн нэлээд дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энийгээ дагаад хөшөөрөг болж байгаа учраас сургалтын чанар сайжрах, за түрүүн блюбринт гараад ирдэг гэж энэ блюбринтийнхаа дагуу хүүхдийнхаа одоо хоцрогдолтой сэдвүүдээ нөхөх ч юм уу, хүүхдтэйгээ тулж ажиллах ч юм уу
энэ арга хэрэгслийг бол нэлээд сайн барьж альва юм хоёр талтай гэдэг тийм. Тэгэхээр гүйцэтгэлийн үнэлгээний төврийн одоо арга аргачлал бол ерөөхдөө олон ангид ордог бол одоо би жишээлбэл математикийн багш байлаа гэхэд 2-7 дугаар ангид ордог 5-8 дугаар ангид ордог бол 8 дугаар ангиас төвөгдөх боломжтой гэдэг тэр мессежийг бол тэр төврийн арга аргачлал дээрээс багш нар мэдсэн байгаа. За 8 дугаар ангиуд дотроосоо за хамгийн максимумда цахим шалгалт учраас 40 хүүхдээр төвөр хийгдэж байгаа. За хүүсийн хувьд тэнцүү байх хэрэгтэй гэдэг ч юм уу. За тэгэхээр багш нар нэг одоо нөгөө сөрөг тал нь юу вэ гэхээр хит их үнэлгээнд одоо ингээд чиг одоо нэг талыг бариад ингээд ажиллах юм бол бас хэцүү. Ягаад тэгэхээр нөгөө 8 дугаар анги надад төгөдөж магадгүй сонгогдож магадгүй гэсэн учраас 8 дээрээ илүү их ач холбогдол өгөөд хүүхдүүдэд бэлдүүлээ давтуулаад ингээд хахад бас нөгөө 7 дугаар анги хаягдах ч юм уу ийм нэг бас нэг сөрөг тал байна. Тэгэхээр аль алийн тэнцвэртэй бариад явна гэдэг бол давхар тэр багшийн нөгөө гарч иж байгаа амжилтууд нь тэр сургуулийн түвшинд үнэлэгдэж байгаа нэгч дээрээ өөрийн үнэлгээ хийж байгаа тэр дотоодын үнэлгээгээр 55 оноогоо авахд бас гарч ирнэ л гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол багш нар өөрснөө давхарч чадварчих бас хүүхдүүдэд хөгжүүлэх тий тэгээд эцэг ихтэй хамтарч ажиллах хоцрогдолтой хүүхдүүдэд одоо илүү цагаар ажиллах ч юм уу тий төвшингийн тогтоох агц амжилтын бүртгэх тооцоолох хэмжлэн энэ юмнууд жилийн туршид маш сайн явагдсны хүчинд багш одоо өмнө нь 3 дугаар төвшин ч юм уу 4 байсан бол төвшин ахих тийм боломжтой л гэсэн үг. Тэгэхээр энэ 2 тал 3 талын үйл ажиллагааны одоо үр дүнгээр гарч ирнэ. Өөрөөр хэлбэл сургуулиас та ингээд ажиллаараа, энэ дээр анхаараараа гэдэг ингээд сургалтын албанаас сургалтын менежерийн зүгээс үнэлгээний менежерийн зүгээс ингээд зөвлөгөө өгнө, арга аргачлалыг боловсруулж зааж өгнө, аргачлалаар нь бас хангана тий. Удирдлагаар хангана. Бас давхар мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ маш их хамтарч ажилладаг. Ерөнхийдөө бол зааргын нэгдлэрээ хамтраад хичээлээ бэлтгэх тий. Тиймэрхүү байдлаар арга аргачлалаа сайжруулдаг, багшаас өөрөө хөгждөг хэмжлээ ингээд гүйцэтгэлийн үнэлгээний одоо шалгалтын дараах бас багш маань өөрөө бас урамшуулал нэмэгдэл бас тооцогддог. Тэгэхээр түрүүн бас маш их ярьлаа. Одоо нөгөө төвшин гэж ярьж байна те. Тэрнээсээ шалтгаалаад бас хуваар нэмэгддэг байна. Тэгэхээр яг одоо нөгөө нэг 6 шалгуур 12 үзүүлэлт гэдгийн одоо тусдын одоо оноожилт тэгээд бас эргээд яг нөгөө цалин урамшууллын хувь хэмжээг бас нэлийн тодруулж задлж ярих гэж бодож байна. За тэгэхээр өмнө нь яаж исэн бэ гэхээр тухайн одоо сургуулийн багшийн үнэлгээг төрүүлж ийгээд багшийн үнэлгээний зарим үр дүнгуудыг шууд сургалтын байгууллагын үзүүлэлт болгоод ингээд аваа явчихдаг байсан. Ер нь одоо ингээд багшийн одоо хөндлөнгөөс шалгалт аваа түүнийг нь бол одоо тэр сургалтын байгууллага дээр тэр 6 шалгуурын нэг буюу тэр хөтөлбөрийн хэрэгжилт гэсэн шалгуур дээр нь шууд аваачаад ингээд дүүцүүлээд тавиад ингээд. Тэгэхээр энэ жил бол одоо нөгөө нэг багшаа сургууль нь үнэлээ сургалтын байгууллага одоо манайх төрүүлээд үнэлж байгаа ийм процесс явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яаж ийм вэхээр багш нар сайн үнэлэгдэх юм бол одоо тухайн сургалтын байгууллага дээр тодорхой урамшуулал очдог. Мөн багш нар дээрээ ч гэсэн ийм очдог. Тэгэхээр одоо багшийг бол 5 индекст одоо нэгсэндээ эренбэлж байгаа. За тэр нь болохоор 1-ээс 5 дугаар эренб тийм ээ. За тэгэхээр 1-ээс 4 нь бол тодорхой хэмжээний ингээд үндсэн цалингийн дүүцүүлсэн урамшуулалт аваа явчихж байгаа 40-оос 10% хүртэл тийм ээ. За 5 дугаар төвшин дээр үнэлэгдэж байгаа багш нар маань бол хараахан урамшуул авдаггүй. Гэхдээ ер нь тэр багшийг аль чиглэлээр нь яаж хөгжүүлэх юм бэ гэдэг бүх тэр чиглэлүүд бас тодорхой болоод ингээ гараад ирдэг. Тэгэхээр тэр багш бол дараа жил би одоо энэ урамшууллын төвшин рүү орохын тулд би яг юун дээрээ ажиллавал илүү одоо ахиц үзүүлж болох уу тийм ээ. Тэрийгэ харж агаад за ингээ багш нар маань бол хичээгээд ингээд ажиллаад явдаг. Ийм ерөнхийдөө онцлогтой байгаад байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээ нь одоо зөв хэрэгжснээр одоо яг багшийн үнэлэмж болон одоо энэ ажлын идэвхт те яг багш хүний хувьд бас ямар юм урам зориг авдаг вэ? Ямар өөрчлөлт та мэдэрдэг вэ? Гэт энэ гүйцэтгэлийн үнэлгээг гэр үнэлдэг болсноос хойш ер нь бол нэлийн багш нар одоо зарим хүмүүс одоо бодиттой бас гэдэг байгаа боловч ер нь бол эцэг их хүүхдүүд удирдлагын тэр хандлага бол энэ дээр нэлийн суурилж байгаа. Багшийг үнэлэх үнэлэмж тэр нэр хүндээ асуудал тэр бол энэ дээр нэлийн бас гол одоо юу нь болж байгаа байхгүй юм чинь. Тэгээ ер нь бол 2 жил би одоо сургуультай үнэлүүлсэн. Эхний жилд бол яг шинээр ирээд яасан.
Тэгээ багшийн ажилд бол бас ер нь одоо багшид хандах хандлага байна. Хамт олонны үнэлэмж төр бол бас одоо олимпиад ур чадварын юу байна. За дээрэс нь эсэлтийн шалгалтад хэр багш бэлдэж байна те. Ер нь амжилтаар нь за тэгээ ангиа хэр дааж гардаг энэ дараагийн нэг энэ юу бол үндэслэл нь ерөөсөл яг энэ гүйцэтгэлийн үнэлгээ. Тэгээ ялангуяа нөгөө маасаар нь сургаж байгаа учраас олимпиад ур чадвар эсэлтийн шалгалт гэхээсээ илүү хүүхдүүдээ яг маасаар нь түүрээр нэгж болж энэ бол нэлээд бодиттой. Тэгээ үнэлэмжид бол шууд нөлөөлж байгаа юм асуудал гэж би бодож байгаа. Багш нар ч энэ дээр нэлээд хүч тавьдаг болчихлоо. Нодон бол 4 сар зохион байгуулсан. Тэгээ энэ жил бол улам сайжирч байна. Хаврын шалгалтаа бас ойртуулад ингээд тавьчихж байгаа учраас ачаал бас нэлээд багасаад. Тэгээ сая Ундрмаа багш маань ярьлаа. Багшид нэг ачаал дарамт болохгүйгээр гэж тийм. Тэр их чухал байгаа ер нь бол. Одоо миний хувьд бол 8 дугаар ангид энэ жилийн хувьд би нийгмийн хичээлийг сонгож гүйцэтгэлийн үнэлгээнд орж байгаа. 8 дугаар ангид би нийгмийн хичээлээр ясан бол одоо сонголтоор түүхийн хичээлээр нь ч юм уу шалгалт аваад одоо хэтэрхий тухайн хичээл тухайн анги руугаа фокуслаад тэр юундаа илүү амжилт гаргаад бусад одоо анги нь хаягдчих үедэр гэдэг. Тэгэхээр маш олон юугаар үнэлж байгаа учраас ийм бас арга бас байж болно. Тэгэхээр одоо багшийг багштай нь өрсөлдүүлэх биш, багшийг өөрөөр нь үнэлүүлэх гэдэг бас юм бодлого хэрэгжиж байгаа те. Тэгэхээр багш маань мэдээж яг өөрийнхөө нэг үнэлж гин. Тэгээд төврээр одоо сонгогдсон сурагчтай хараад бас яг нэг юм мэдж байгаа штэ. Тэгээ багшийг өөртөө нэг үнэлгээ тавьчихад байгаа те. Тэнгүүд яг энэ гүйцэтгэлийн одоо үнэлгээний дараах үр дүн одоо тэр оноожилтын байдал одоо багш яг өөрөө магадгүй өөрийнх нь боцноос зөрүүтэй гарсан байгаа бол хэр их юм нөгөө санал гомдол гаргаад ил тод нээлттэй тэр одоо яг үнэлгээнийхээ хариуг өөрөө тэгж харж шалгах тийм нөхцөл болцоо байдаг болов. Ер нь одоо ямар нэгэн санал гомдол маргаан гарлаа гэхэд тэрийг ер нь ямар үешттэй яаж шийдвэрлэдэг вэ? За өмнө жилүүдэд бол одоо манайх яг тэр бичгийн шалгалттай холбоотой түрүүн бас багш хэллээ тийм ээ интернет гацсантай холбоотой жоохон цаг нь ингээд сунчлаа энтер гэдэг тэр өргөдөл гомдлуудыг бол одоо манай дээр ирээд ингээд шийдвэрлэгдээд явцдаг байсан. За энэ жилийн хувьд бол одоо ингээд журмын шинжилттэй холбоотой ер нь яг сургууль дээрээ энэ асуудлаа ер нь бүгд шийдэгдэхээр ийм зохицуултууд орж ирж байна. За тэгээд одоо ер нь багшийг үнэлэхдээ ямар нэгэн ийм нэг баримт нотлогоо юм тулгуурлж ил үнэлээ шүү. Тэрнээс биш хит субъектив битээ үнэлэрэл гэдэг ийм л чиглэлийг одоо манайхаас бол өгöd байгаа. Тэ? Тэгэхээр одоо менежер дээр бол одоо 9 сарын 1-ээс хойш л одоо багш нар чинь нэг үндсэн нэг үүрэгт ажлууд байгаа шүү дээ тийм ээ ажлын байрны тодорхой хэлэн дээр тавьсан хичээлийн нэг төлөвлөлтөө хийж батлуулсан байх нэг жилж хичээлийн одоо төлөвлөлтүүдээ хийсэн байх уралдаан тэмцээнд орсон бол тэрнийхээ одоо батламж юмнуудыг бас ингээд тайлгнасан байх ч юм уу тийм ээ тэгэхээр ерөөсөө л тэн дээр нь үнэлж ер нь энэ үнэлгээг хийн шүү гэдэг байдлаар ийм чиглэл өгöd байгаа. Тэгэхээр ийм гомдлууд гарах юм бол сургууль дээрээ үнэлгээний багтаа тэгээд сургуулийнхаа ёс зүйн дэд хороондоо ёс зүйн асуудалтай холбоотой гомдол байх юм бол тэндээ ерөнхийдөө бүрэн шийдвэрлэгдээд хэрвээ тэр төвшөндөө шийдвэрлэгдэж чадахгүй бол одоо дүүргийн болон нийслэлийн боловсролын газар дээрээ тэгээд дээшээгээ шат чатны байгууллага руугаа хандаад ингээд цаг тухай бүрд нь шийдвэрлүүлнэ гэсэн ийм чиглэлийг бол ерөнхийдөө өгж байгаа тийм. Тэгэхээр энэ нас нөгөө бүтэн жилийнхаа ажлын үр дүнг бас те ингээд дүгнүүлэх гэж байгаа бас үйл явдал. Тэгэхээр мэдээж багш хүнд бас өөртөө сэтгэл зүйн хувьд бол бас ямар нэгэн те сандрал бас үүснэ. Тэгэхээр яг одоо нөгөө сургуулийн удирдлагын зүгээс одоо яг энэ үнэлгээнд хамрагдж байгаа багш нартаа бас яг сэтгэл зүй болон одоо яг энэ орчныхаа нүднээс бас ямар нэгэн арга хэмжээ авдаг болов. Үнэлгээтэй холбоотой мэдээж арга аргачлал нарийн боловсруулагдаад одоо жишээлбэл яг одоо багшийн гүйцэтгэлийн үнэлгээтэй багшийг үнэлж байгаатай холбоотой 100 онооны одоо задаргаатай тийм 3 шалгуур дотроо 8 үзүүлэлттэй юм одоо юу гарсан байгаа шалгуур үзүүлэлтүүд нь гарсан байгаа. Тэрнийхээ дагуу одоо жишээлбэл 45 оноо бол бичгийн шалгалт буюу цахим шалгалтын гүйцэтгэлээр хүүхдүүдийн одоо шалгалтанд хамрагдсан амжилтаар нь гараад ирнэ. За 55 оноон дээр жишээлбэл 15 оноо багшийн тэр нөгөө сурагч хамгаалал хөгжилтэй холбоотой гэдэг ч юм уу тий. За 40 оноо буюу багшийн өөрийн хөгжилтэй холбоотой багш
тэр 40-ийг бас давхар задлах тийм нарийн арга аргачлал нь ер нь яавал одоо энэ багшид одоо дотроо дахиад 8 үзүүлэлтэнд байж байгаа. Тэр 8 үзүүлэлтийн хэдээр нь хэдэн оноо өхийн тохирцыг бас тэр яг чин дарах байдлаар нь тохируулж цаанаас нь өгөх бах. Тэгэхээр одоо бодлого одоо яг улсын шалгалт ч юм анги дэвш шалгалтыг засахдаа яг одоо нөгөө шудраг тэгш одоо үнэлэхийн тулд багш нар одоо ингэж тойрч засдаг байхгүй багаараа. Одоо 1-р даалгаврыг одоо би зассан бол 2-ыг тэр 3-ыг тэр гэдэг ч юм ингээд задлаж засдаг. Тэрэн шиг яг одоо үнэлгээний багийн 15 гишүүн болвол яг шалгууруудаа нэг нэгээр нь аваад яг одоо энэ хүн дээр би ийм одоо бүтээл гаргасан ч юм уу ийм байдлаар одоо үр дүн ингэж гарсан бол 5 оноо өгье. Арай дутуу байвал 3 өгье, 2 өгье гэдгийг яг л одоо нэг арга аргачлалаараа нэг хүн өөрөө засаад ингээд үнэлгээжүүлээд явбал их зүгээр байх гэж би тэгэд бас үнэлгээний багийнхаа чиг үүргийнхаа дагуу хүмүүсээ ингээ хуваарлие тогтооё те. Одоо жишээл би нэг хүний 1-р одоо шалгуурыг заснаа өөр хүн дээр 2-ыг засаад нөгөө хүн дээр 3-ыг засаад явчихвал миний нөгөө одоо нөгөө засах одоо оноожуулах арга аргачлалаар бүгдээрээ шалгахдахгүй бол бас нэг ялгаатай байдал үүсчихээн тий. Тэгэхээр бас давхар энэ үнэлгээний багийг томилохдоо маш хариуцлагатай байх, хариуцлагын баталгааны гэрээ хийх, захиралтай болон сургуулийн бүх багш ажилчдын нэгдсэн хурал зөвлөгөөн дээр энэ хүмүүс яг одоо та бүхний үнэлгээ хийхэд одоо нийцэх үү, болох уу, тохирцтой юу, таарч гин үү, дэмжиж гин үү, дэмжигдэх үү гэдэг тэр саналыг авсан байгаа. Тэгэхээр гүйцэтгэлийн үнэлгээ болохоос өмнө 5 сарын 4-ний дотор захирлын тушаалаар үнэлгээний багийг тодорхой болгоод ингээд томилсон. Томилхоос өмнө нийт багш ажилчдын хурлыг хийгээд за өөрийн чинь үнэлгээ хийхэд үнэлгээний багт одоо энэ багшийг ч юм уу энэ сургалтын менежерийг бас энэ захиргааны нэгдлийн ахлагчийг оруулахыг дэмжиж гин үү гэд нээлттэйгээр санал асуулга явуулаад ингэсэн учраас үнэлгээний багтаа ерөөхдөө бол маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй, дэмжиж ажиллах хэрэгтэй л гэж. 85-аас дээш үеийн санал авсан улсуудаар энэ үнэлгээний багийг байгуулна гэсэн ийм журамдаа заалттай. Тэгэхээр ер нь тухайн сургууль бол одоо багш ажилчдын хурлыг хийгээд за ийм улсууд одоо үнэлгээний багт орж ажиллах нэ гэдэг одоо тийм ээ. Тэр одоо санал одоо саналыг хураагаад за ингээд бүгд хүлээн зөвшөөрсөн энэ улсуудаар бол одоо багаа бүрдүүлчин. Тэгэхээр одоо энэ сошиал яваад байгаа захирал менежерийн ойр тойрны улсууд сайн үнэлэгдэх нэ гэдэг асуудал бол ийм байдлаар ерөнхийдөө зохицуулагдаад явчих юм байна. Дээр нэг зүйлийг анхааруулж хэлэхэд багш нар маань одоо ингээл бичиг цаас биднээс их зүйл нэх гээд байна. Баримт нотлохоон цуурлна гэхээр бид нар энэ ч өстэй зөндөө юм бэлдэх юм байна гэсэн ийм жоохон айдас байгаад байгаа юм шиг байгаа. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө ямар ч тийм байхгүй. Яг л бүтэн хичээлийнхаа жилийн туршид юу хийж явж исэн тийм ээ. Тэр зүйл дээр чинь за баг ихэнх нь бол сургалтын менежер дээр ер нь байж идэг. Тэгэхээр тэн дээрээ тулгуурлаад хэрвээ зарим нэг тодруулах шаардлагатай зүйл гарч ирэх юм бол тухайн багшаасаа багшаа та энэ дээр нэг оноо жоохон алдах гээд байна. Энэ дээр нэг үзүүлэх зүйл байвал та нэг хавцсандаа юм байвал үзүүлээ гэдэг ийм байдлаар л явна. Хэрвээ зарим сургууль дээр зарим сургалтын менежерүүд маань одоо цаг тухайн үед нь одоо нэгсэндээ ажиллаа ингэж хангалттай хийхгүй явснаасаа болоод одоо гинт интернет цуглуулах гэж байгаа энэ ийм төр зураг бас зарим нэг газар гараад байгаа юм шиг байна лээ. Тэгэнгүүт багш нар нь гинтхэн биднээс маш их одоо цаас тайл нэхэд байна гэдэг ийм асуудал бас үүсэж магадгүй. Тэгэхээр энэ дээр үл ерөөсөө ямар нэгэн тийм зүйл үүсэхгүй. Одоо энэ сургуулиуд бол нөгөө нэг LMS буюу энэ суралцгын цахим одоо систем тийм ээ. Тэн дээр л хүүхдүүдийн бүх дата мэдээллүүд байдаг. Багш нар нь ямар үйл ажиллагаанд яаж оролцсон мэдээллүүд нь байгаа учраас тэн дээрээс өөрлөөл үнэлгээ гээчихэд энэ бол ямар ч асуудалгүй ингэ явчих юм байна. Тэгэхээр яг энэ бүхний ард яг л нөгөө нэг чанартай, чадвартай боловсон хүчин бэлтгэх шинэ ирээдүгээ маш боловсралтай гаргаж ирэх гэдэг зүйл яригдана. Тэгэхээр энэ бас яг зөвхөн багш ажилчдын бас яг юм 100% бас хариуцлага биш байгаа. Эргээд бас эцэг эхийн оролцоо маш чухал байгаа байхгүй энэ сэдв дээр. Тэгэхээр яг эцэг эхчүүдтэй бас хандаад хүүхдийнхаа мэдлэг боловсрал ийм үднээс ингэж хариуцлагатай хандаад өгөөрэй, ингээд дэмжээд өгөөрэй гэд товчхон өөрсдийнхөө байр суурийг илэрхийлцгээе. За мөхцөл багшаас хэлээд. За ер нь бол боловсролын үр дүн бол зөвхөн багшаас шалтгааллахгүй нь тийм. Одоо яг энэ гурвалсан холбоон дээр л
ер нь 24 цагийн хэдэн цагт багш нартай сургууль дээр байгаа билээ тийм. Ялангуяа одоо ачаалтаа сургуулиуд дээр бол ер нь ихэнх сургуулиуд 2 ээлжтэй байгаа. Тийм 40 минут хичээлийн агуулга бол маш их байгаа. Хүүхдүүдийн хувьд маш олон хичээл орж байгаа, судалж байгаа. Тэгэл одоо энэ болгон дээр чинь багш нар үсгэлийн үнэлгээ шалгуулж байна гэл. Тэр чинээгээр багш дээр гэхгүй ер нь бол бас хүүхдүүдэд бас тийм ачаал ясныг энэ жилээс бол бас нэг хүүхэд нэг юунд анги бол олон хичээл дээр сонгогдохын өдөр харцсангүй бас ингээд улам туршлагачаад ингээд явж байна тий. Тэгээ гол нь бол эцэг эхчүүд бас энэ дээр нэлийн анхаармаар санагддаг миний хувьд бол тий. Тийм учраас тэр гэрийн даалгаврын одоо юугийн хичээлийн хийлгэх тий. Тэгээд энэ үнэлгээнд дээр бас судалгаа юмдаа бас сайн оролцох ч үгүй юм уу тий. Тэгэд энэ гүйцэтгэлийн үнэлгээнд дээр одоо заримдаа цагтаа өдөр ирүүлэхгүй тий айгүйх одоо өвчтөй чөлөөтэй өдөр байх ч тохиолдол байна. Үнэхээр одоо сайн хүүхдэн сонгогчод байтал тэгэл тэр өдөр ирэхгүй ч үдэн тий. Ер нь яг тухайн үедээ яг санамсаргүй тохиолдлоор ингэж үнэлэгдээд байгаа бол таалбай. Эцэгчүүд бол маш их одоо үүргээр л та. Тий тэгээд одоо харамсалтай цаг наргуу төвжирлгээл ерөөсө бүр нийгмийн асуудал болчиход байгаа байхгүй бас эцэгчүүд хүүхдэд цаг гаргах боломжгүй байгаа нь хүртэл Улаанбаатарын нөхцөлд бол надад бол энэ одоо үнэхээр бас 100% одоо яг ингэж үнэлэх гэхээс илүү тэр нийгмээс шалтгаалж байгаа юу бас оноог нь бас өгмөр юм шиг энийг бас явандаа илүү боловсронгуй болох гэж миний хувьд бас харж байгаа. Тийм. Нурматан дээр байр суурь илэрхийлэл. За ерөнхийдөө бол эцгийн оролцоо маш чухал. Тэгэхээр хүүхдэд анхаарал хандуулах. Тэгээд ерөнхийдөө бол эцгийн ёс суртахуун, эцгийн багшийг харах, байгууллагыг харах, сургуулийн байгууллага руу одоо зөв талаас одоо хүн хүндлэлтэй байж иж те хүн одоо нөгөө зөв талаасаа эерэг өнцгөөс харж иж аливаа юмнаас амжилтыг олж хардаг бас амжилтыг одоо үр шимийг хүртдэг те магадгүй эцэг их хүүхдийнхээ хажууд сургуулийг муулах ч юм уу багшийг муулах ч юм уу буруу өнцгөөс буруу ойлголттой байх юм бол хүүхд дагаад бас яг тийм ойлголттой болно хүндлээгөө одоо нөгөө үл хайхарсан байдлаас бол сургалтын чанар бас муудна. Тэгэхээр эцсийн бүлэгтээ хүүхд өөрөө хохирох байхгүй. Тэгэхээр эцэг их өнцгөө сайхан өөрчлөөд сургуулийн байгууллага сургуультай багштай хамтарч ажиллаад ингээд явах юм бол эцсийн үр дүнд бол хүүхд хөгжнөө гэсэн үгтэй. Тэгэхээр өөрийнх нь хүүхдэд хэрэгтэй юм аа. Тэгэхээр зөв өнцгөөс нь хараач ээ, сургуулаа сайхан дэмжээч ээ. Энэ багш нар цалин авах гад ингээд үүсгэлийн үнэлгээнд ингээд айгуу тийм мэрийгээд байна. Миний хүүхдэд одоо ингээд баг энэ багшийн цалин ингээд хийж бүтээж өгөх гээд байгаа юм шиг ийм нэг юм буруу өнцгөөс хараад байгаа байдлыг бас зарим газрууд харагддаг, зарим эсэгчүүд харагддаг. Тэгэхээр энэ дээр бас нийгмээрээ бас зүгээр ойлгосоо хүүхдийн чинь одоо нөө сурлагын амжилтаас гадна багшийн ажил давхар үнэлэгдээд явж байна. Тэгэхээр энийг одоо сайн багштай сайн сургууль хүүхдээ сурахын тулд бас хоёр талын гурван талын хамтын ажиллагаа аюул чухал байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тэгээд бас давхар түрүү нөгөө тоог тасрахтай холбоотойгоо ярьж байна. Нийслэлийн хувьд бол дүүргээр бүсчилсэн байдлаар тоог таслана гэсэн асуудлууд аюул хэрэгж байгаа. За бичгийн шалгалтууд болж байна. Цаасаа тараж өгөх шалгалт авчихна. За 3-аас 5 дугаар анги бол цаасан суурьтай шалгалт авч байгаа. 6-аас 12 дугаар анги бол бүгд цахим буюу одоо үндсэндээ бол платформ дээр үндэслээд тэр цахим шалгалтыг 40 минутын хугацаанд өгж байгаа. Тэгэхээр интернет тасрах, тоог тасрах энэ бол аюул хэцүү. Тэгээд яг нэгждэрээ та нар ингээд генератораа ч юм уу мотороо ч юм уу билд хийж байгаа боловч маш их даацтай сургууль дээр бол энэ үнэхээр одоо хүчин чадал нь хүрэхгүй. Тэгэхээр энэ дээр одоо бас хамтарч ажиллаж нэгнийг ойлгож дэмжиж энэ боловсролын байгууллага зөвхөн үнэлгээний төвийн ч юм уу хэдэн сургуулиудын ажил биш шүү дээ. Тэгэхээр одоо эрчим хүчний газраас ч юм уу те бидгээд амьда дотроо бол ингээ алтмич явуулаад битээ тогтслаад өгөөрэй, тогоо ингээ хангаад өгөөрэй ч гэдэг юм уу, интернетийн хөгжин чадлыг нэмээд өгөөрэй гэдэг ч юм уу одоо байгууллагатайгаа хамтарсан тийм алтан бичиг өгөөд байгаа боловч тог тасарч магадгүй гэсэн тийм юм шум гараад энэ тасрахын гинэ танаа сургууль дээр тасарч магадгүй гинэ гэдэг ингээд байгаа. Тэгэхээр энэ бол бас төрийн ажил явагдаж байгаа учраас энийг одоо нэгээ дэмжсэн тэр эрчим хүч тог цахилгааны битээ ингээд таслаач гэсэн юм бас давхар хэлмээр байна. Бид бас аюул чухал ажил байна тий. За энэ хүрээд бидний ярилцах цаг өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа.
Өнөөдөр бид багшийн гүйцэтгэлийн үнэлгээ ба журмын шинжилэл хүрээнд ярилцлаа. Анхаарал хандуулж хамт байсан үзэгчдэд баярлалаа.